Тасамайцгаана эхэлж байгаа. За өнөөдрийнхэн бичлэг болохоор би нөгөө нэг юу лээ асуулт хариулт бичлэг хийхэд тэгээд би нөгөө асуулт хариулт бичлэг хийхэд хүмүүсээс ингээд асуулт өгдөгэрэг асуухгүй тэгсэн чинь нэг 5 хүн л бичсэн байсан. Тэгээд 5 хүн бичсэн болохоор би 5 хүнийхээ асуултыг асууж агаад ингээд уншиж агаад тэрэнд нь хариулаад тэгээд дараа нь дахиад өөр хүний асуулт коммент ингээд харж агаад тэгээд ингээд асуулт нь хариулах боллоо. За тэгээд хамгийн ихний хариу асуултанд нас өндөр 9 настай. Тэгээд өндөр хэдэл гэж. Тэний дараа нь хаан сурдаг би. За энийг ихлээд уншчаад байгаа юм хэлээ. Хаан сурдаг юуг илүүт үздэг вэ? Юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Ангийн хамгийн муу хүүхэд хаанаас юм зэриалдаг вэ? Зэриалдаг. Хайртай хүн нэрийг нь хэлээрэй. За насаа хэлсэн. Тэгээд өндөр болохоор сүүлд үчихэд 26 байсан баха. Тийм хэвчээсэн баг. Сүүлд үчгэл бол 26 байсан. Хаан сурдаг би болохоор 61 сурдаг. Тийм 61. Тэгээд юу илүүд үздэг би энэний өвөө утгын жоо ойлгохгүй юм л та. Юунд туртай вэ гинэ? Яг тасан энэ туртай дургүйг нэрчээ. Ангийн хамгийн муу хүүхэд хаанаас ангийн хамгийн муу хүүхэд гэж л байгаа байлгүй тий. Бараг муугаар хэлж чадахгүй юм дөө. Тэгээд хайртай хүн нэр надад байхгүй. Дараагийн асуулт. Яаж YouTube сууг хийх вэ нэ? Ер нь ингээд YouTube сууг нээгч байгаа бол ингээд юу яах хэрэгтэй байхгүй юу? Ингээд edit хийж сурцсан байх хэрэгтэй юм. Гэтэ би сураагүй л урсан л таа. Гэтэ нөгөө edit хийж сурж байгаа гэдэг. Бас найз болж болох уу гэж. Чатынхаа нэрийг хэлээч. За. Edit яаж хийх вэ нэ? Би болохоор CapCube-с edit хийдэг. Тэгээд CapCube амар гоё байдаг. Тэгээд ер нь бол edit яаж хийдэг бичлэгээ оруулвал нэг оруулнаа зэрэг. Бичлэг яаж хийдэг вэ нэ? Нэг хаа камераар бичлэг гэж юм дээ edit хийнгүүд яг гоё юу болчихдог байхгүй юу? YouTube ингэж гоё арт. Тэгээд миний edit коммент дуслаа. Дараагийнх нь болохоор аним үздэггүй. Яг нэг аним үзчихсэн гэхдээ санахгүй. Сайн санахгүй. Гэтэ нэг үзчихсэн санагдчих юм зэрэг. Мэргэжил гэж юм дараагийнх нь. Мэргэжил болохоор багш болохыг хүсдэг. Багш болонгууд гоё юмсан санагддаг. За дараагийнх нь заяа. Нэг өдрийг хамгийн хийж бүтээдэг өнгөрөөдөг зүйл гэж байгаа байхгүй юу? Нууж болох. Ер нь ингээл хичээлээсээ ирээл хичээлдээ нэг ингээл хичээл хийн тэгэл гэртээ шүүмүүдээ шууд даалгавраа хийн тэгэл дараа нь тэгэл ингээл YouTube хийх гээд байдаг. Гэхдээ би нойроо өрхөн YouTube суугаа YouTube бичлэг хийдэг. Тийм. Тэгээд хобби чинь зөв. Ингээд бичлэг хийх дуртай.
ингээд бичлэгээ хийгээд ингээд өмнөх бичлэгдээс ингээд тийм үү хаавуулган бокс ингээд юм таа бичлэг хийсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрийг ингээд тавьсан чинь миний саб амар өсөөд тэгээд тэр бичлэг маань бас амар их лайктай болсон. 200 авсан тэгээд амар баярсан. Тэгээ би нөө хавьягаар юу бичлэгээ хийх тастай. Тийм. За дараагийнхын комент болохоор хоол хийдэг үү гэсэн чинь. Энийг сайн хоол хийж чаддаг юм гэхдээ нэг зарим хоолнуудыг 1-2 хоолнуудыг хоолыг ер нь хийждэг зэ. Зарим нь юусоо хийж чаддгүй. Шүлтэй хоол хийж чаддгүй. Одоо ер нь ингээд хүслээд дуусгах цаг болох гэж байна. Тийм. Ер нь хүслээд дуусгаад үү. За тэгээ миний бичлэгээ байсан. Миний бичлэгийн 5 дэсэн чамд бол танд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.